Сайн байцгаана уу сонсогчдоо. 2 дахь өдөр болгон танд хүрдэг энэ удаагийн дугаараар та бүхэнд маш сонирхолтой 3 түүхийг хуваалцахаар шийдсэн байгаа. За хэдийгээр хүн сонсоход итгэмээргүй ч юм шиг боловч амьдралд тохиолдох эрсдэлтэй зүйл бүрийн ард гарсныхаа дараа олон хүний сонорт хүрч тэр хэрээрээ хүмүүсийн сонирхлыг маш их татаж сэтгэлд нь үлдсэн түүхийг та ч өнөөдөр сонсох болно. За тэгэхээр та бүхэн тухтай орчноо бүрдүүлээд хэсэгхэн хугацаанд ч гэсэн стресстэй нийгмээс хөндөрч дугаараа хүлээн авч сонсно. 1971 онд Жулиан Кепка гэх герман өсвөр насны охин ээжтэйгээ хамт олж сарын баярын үеэр Лима Перугийн нисэх онгоцны буудлын дээр нислэгээ хүлээж суусан ба. Тэр хоёр Пакопа руу нисч тэнд Жулианагийн аав нь Амазонийн амтан судлаач мэрэгчлэрээ ажилладаг байсан юм лээ. За тэдний нисэх нислэг цаг агаарын таагүй нөхцөл байдлаас улбаалаад бүхэл бүтэн 7 цаг хойшилсанд бүгд л ерөнхийдөө сэтгэл дундуур байсан. За тэгээ удаан хүлээсний эцэст бол нэг юм бүх зүйл ёс гормондоо орж нислэг үйлдэхэд бэлэн болсныг мэдгдсэн. Бүгд онгоцондоо суугаад дөнгөж хөөрөөд удаагүй байх үеэрээ бол цаг агаар муу байсан болохоор савчиж эхэлсэн. Жулиан бол ер нь ямар нэг юм болно гэж санаа зовоогүй байхад харин ээж нь бол сэтгэл санаа нь тавгуурхээд гар амраагчаа ингээд тасцуураад нилээн тухгүй болж эхэлсэн ба. Онгоц өндрөө аваад тодорхой төвшөнд дээшилж нөхцөл байдал арай дээрдэх болов гэсэн ч өөрчлөгдөөгүй. Чичиргэн улам ихсээд сүүлдээ бүр ингээд аврах төхөөрөмжүүд автоматар доошоо ингээд бууж унаж түгжээтэй байдаг нөгөө цүнх хийдэг кабин хэсгүүд нь ч ихнээсээ онгойж нөгөө зулсаар төгцсөн байсан болохоор баярын үеэр ингээд бэлдсэн бэлгэнүүд ихнээсээ унж эхэлсэн ба. Цонхоор Жулиан харахад бол тэд яалтчгүй маш их дуу цахилгаантай аянга цахилж авах үеэр нислэг хийж байгаа гэдэг нь бол тодорхой байгааг анзаарч харсан. Айгаагүй байж ийснаа яг энэ үеэс Жулиан охин бол сандарч бас л ээжихээ гар амраагчаа тасцуурч эхэлсэн байгаа. Онгоцонд байсан бүхэл хүмүүс сандралтаж, ойрлох нь ойрлж, айсан хүмүүс хийж чадах бүхэл үйлдэлээ хийж, тэдний онгоц огцом дээшлээд эсвэл огцом доошлж ийснэ. Гинэт маш хүчтэй чимээ гараад онгоцны зүүн хэсэгт дэлбэрэлт үүсээд гал гарч шатаж эхэлсэн маа. Агаарт бол нэг далавчин шатаж эхэлсэн онгоц ирчээрээ урагшаа явж чадхаа болсон учраас ингээд хамраараа доошоогоо чиглээд хүчээ алдаж унаж эхэлсэн байгаа. За онгоцны кабин дотор удаачгүй тод гэрэл ингээд цацраад онгоцны гол хөдөлгүүр гимтсэн байсан нь энэ байсан юм. Дотор байсан бүх хүмүүсийн дуу шууганыг үгээр хэлхийн аргагүй маш аимшигтай байсан. Ээж нь Жулианы гарыг атгаад үг дуурч чадахгүй явсаар агаад эцэст нь бол бүх зүйл ингээд дууслаа гэж хэлсэн маа. Ээжийнх нь бол түүнд хэлсэн хамгийн сүүлийн үг нь энэ байсан. Жулиан бол энэ цаг мөчөөс хойш хүмүүсийн орилдож уйлах чимээ, онгоцны хөдөлгүүрийн муухайч гэмээр хахиран бүх зүйл нэг л мэтгэд чив чимээгүй болоод нэг сэргээд анзаарч харсан чинь тэр онгоцны гадна талд гарчихсан байсан. Жулиан суудалтаа бэхлэгдсэн хിവэрээ онгоц унснаас болж суудалтайгаа шидэгдээд онгоцноос нилээн зайтай ганцаархнаа байгаагаа олж мэдсэн. Тэд нэг ширэнгэн ойд осолцсон гэдгийг тэр хальт харж анзаарч мэдээд буцаад ухаан баларсан. Сүүлд нь олж тогтоосноор Жулиан охин бол онгоц сүрч унжаах үеэр 3.2 км-ийн өндрөөс шидэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Ухаан баларцснаас хэдхэн цагийн дараа буюу маргааш нь гэхэд тэр буцаж сэргээд энэ ослоос амьд үлдсэн гэдэгтээ итгэж ядаад хамгийн түрүүн ээжигээ дуудаж орилсон. Ямар ч хариу бол байгаагүй. Ингээд л нэрийг нь ч мэдэхгүй ойд өсвөр насны охин ганцаархнаа үлдсэн гэдэг ерөнхийдөө төсөөлөхөд ч маш бэрх байсан. Дээр нь нэмээд бол түүний эгэмний яс нь хугараад нэг хөлөндөө маш тийм гүн зүсэгдэж шархацсан байсан. Тухайн ширэнгэн ойн дээгүүр онгоц нисч унсан онгоцыг хайж байгаа гэдэг нь бол ойлгомжтой байсан ч гэсэн Жулиан тухайн онгоцыг ч харж чадахгүй ой хитрхи тийм өтгөн шигүү модтой байсан болохоор чимээ сонсохоос өөрөөр бол тусламж ирж тэдэнд дохио өгөх ямар ч боломж байгаагүй. Жулиан тэр үед бол тийм нэмгхэн ханцуугүй даашинз энгийн нэг углааш өмссөн
Ядчихад бол нэг углааш нь алга болоод тэрийг олж юрсаж чадаагүй бас нүдний шил нь гээгдсэн. Холын хараа муутай болохоор зөвхөн ойр байгаа зүйлсээ тэр харж баримжаалж явахаас өөр аргагүй болсон ба. Азар Жулиан охин бол энэхүү ослоос өмнө 1 жил хагасын туршид ээж аавтайгаа хамт Амазон ширэнгэн ойд хийгдэж исэн судалгааных нь ажлын үеэр хамт байсан болохоор тэр шигүү ойд амьд үлдэх чадварт суралцаж амжсан байсан явдал нь энгийн хүнийг бодвол илүү туршлагатай байсан гэж ойлгож байна. Тиймээс охин хамгийн түрүүнд босоод яадагч бай эхлээд ойд дотор ямар нэг урсгал жим хайж эхэлсэн байгаа. Аав нь түнд ямар ч цагт ингээд жим болоод тэрийг хэрэгцээ дагаад явах юм бол хүн амьдардаг суурин руу чамайг хөтлж аваачих болно гэж хэлснийг нь тэр сансан байгаа. За ингээд маш хянамгай жим хайж явсаар нэг хүн явсан замыг хайж олоод тэрийгэ дагаад алхаж эхэлсэн. Ямар нэг усыг гаталж тэрэндээ удаан байх нь усны махчин амьтанд барьж идүүлэх эрсдлийг маш их нэмдэг учраас их газраар явах нь илүү аюул багтай байдгийг ч түүнд аав нь ярьсан байсан. За жимийг дагаж явж агаад тэр бол онгоцны ослоос шидэгдсэн хэсэг зүйлийг олж харсан байгаа. За тэгээд тухайн зүйл рүү ойртож очиод харахад бол тэнд нь ямар ч хүний бие цогц бол байгаагүй. Харин ингээд овоолоо тавьсан ингээд хогшигч юм шиг харагдсан тухайн зүйлс дундаас тэр бол нэг цүнх олоод тэр цүнхэнд нь дүүрэн чихэр байгааг олж мэдэнгүүтээ тэрийг үрээд явхаар шийдсэн ба. За ингээд жим дагаж хэд хоног тэр шархагдсан байдалтайгаа цааш явж өдөр нь гэхэд маш их халуун хамаг энерги барж харин шөнө нь гэхэд огцом хүүдэрч нэмгөө ханцуугүй палаачтай нэг хүлэн нүцгэн энэ бүхнээс хамгийн хэцүүдэлтэй байсан нь шүн тэр шигүү Амазоны ширэнгэн ойд тас харанхуу хаанаас ч хизээч махчин амтан гарч ирээд зууж тастаад идэх эрсдэлтэй байгаа гэдг л үгээр хэлхийн аргагүй аимшигтай байсан гэж ярьсан. Тас шувууны дууг бол тэр сонсоод шууд мэддэг байсан. Маш том биетэй махчин шувуу байсан болохоор тас шувууны чимээ ойртох тусам улам их айсан ч гэсэн тухайн шувуунууд бол ямарваа нэг мах идэж их байсан газар л ингэж олноороо цуглардгийг ч тэр мэддэг байсан. За ингэж л тэр осолдсон онгоцноос маш ойрхон ирчихсэн байгаа гэдгээ бол ойлгосон. Дөхөж чод харсан яг л үнэн байсан. Тас шувуунуудад тасдуулсан хүмүүсийн бие цогцос дундуур тэр явж агаад амхандаа ингээд ээжигээ хайгаад итгэл найдвараа алдахгүй байхыг хичээсэн ч гэсэн тэр олж харж чадаагүй байгаа. 3 хүн нэг игнэнд зэрэгцэж суудаг суудалтайгаа тэр жигтэй шидэгдээд толгоогоороо эхлээд газар унчихсан аимшигтай дүр зургийг тэр хараад бол ээжигээ нэг нь байна гэд харсан чинь тухайн эмэгтэй бол хөлнийхөө хумсыг ягаанаар бутцсан ээж нь бол хумсаа тэгж өрсө буддгүйг мэддэг болохоор ямар тач биш байна гэж бодоод урд нь хизээч амиа алдсан хүний бие цогцыг харж байгаагүй болохоор тэр бол сүнсээ зайлтал айсан ч гэсэн өөрөө энэ ослоос амьд гарсан болохоор цааш явхаас өөр сонголт түүнд байгаагүй. Дотроо тэр баяртай гэж хэлээд цааш жимээ дагаад алхаж эхэлсэн. Биеийн ч хэцүүхэн болохоор тэр бол жим дагаж удаан явсны эцэст нэг голыг олж харсан байгаа. За төхөж очих үеэр бол толгоо нэргээд холын хараа мууч гэсэн голын эрэг дээр бол нэг тийм завшиг зүйл байхыг олж хараад ойртож явж очиход үнэхээр хий юм хараагүй зав мөн гэдгийг нь мэдж авсан. За тэгээ дотор нь хин нэгэн байгаа биш үстэй гэд горцсон боловч хүн байгаагүй. Гэхдээ л хүн энэ завыг хэрэгэлсэн байсан нь тодорхой байсан. Тухайн завнаас буугаад хэсэг хүн жим гаргаад явсан бололтой байсан болохоор нь яг тэр чимийг бас л дагаад явтал нэг тийм овоохойч гэхүү тийм урц шиг зүйл байсан маа. За тэгээ дотгошоо яваад орсон чинь тэнд нь бол хүн байгаагүй. Уртсны гадна талд нэг тийм лонхтой тийм бензин байсан. Тэгээ нөгөө гүн зүсэгдэж шархагдсан хөлн дээр нь бол маш олон тооны хорхоо шавж шаваад тэгээ нэг удаа аав нь бол нохооныхоо шархыг цэвэрлэхийн тулд бензин дээр нь тусааж ийснийг нь санаад нөгөө лонхтой бензинээс нь жоохон авч шархан дээрээ асгасан ба. За энэ үед бол мэдээж бүр үгээр хэлхийн аргагүй маш их хорсож өвдөж ингэсэн тулдаа хөлөнд нь наалтсан байсан 30 ширхэг шавжийг тэр салгаж чадсан юм байна.
Ингээд тэр бүхэл бүтэн 10 хоног ширэнгэн ойд явсны эцэст ингэж нэг хүн байсан овоохойг олж ирж чадсанаар өөрийгөө аврагдах нь гэсэн итгэл найдвартайгаар маш их сулдиж ядраад ямар ч хүчгүй болсон ч тэр бол урцсандаа унтаад хин нэгэн эрхийг хүлээхэр шийдсэн ба. Азар бол энэ бодлон ч гэсэн биелээд яг маргааш нь гэхэд урцсны гадна бол хоёр хүн ярилцаад зогсож байгааг тэр олж сонссон даруйдаа хүний хоолой биш сахиусан тэнгэрийн хоолой шиг сонсогдсон гэж хожим ярьсан. За нөгөө хоёр эрэгтэй бол урц руу нь явж ороод эмэгтэйг харсан даруйдаа амар цочоод бүр шоконд ороод нутгийн домогт гардаг усны дагнууч гэж бодоод амжсан гэсэн. Тэгээ тухайн домогт гардаг усын дагн нь бол ийм цайвар цагаан арьстай, хагас хүн, хагас загас тэг хөлн ингээд бэртээд хөвтөжсэн болохоор тэрүүхэн хооронд тэр хүмүүс бол юу эсийг бодож амжих уу? За ингээд Жулиен охин бол тэдэнтэй Спани хэлээр ярьж тайлбарлаад тусламж хэрэгтэй байгаагаа тэгээд мөн онгоцны ослоос амьд үлдсэн хүн байна гэдгээ хэлж ойлгуулж чадсан ба. Тэр өдөр хитрхи оройтсан байсан болохоор ойрох сууринлуу түүнийг аваачаагүй тэндээ байлгаж хоол ус өгч амраагаад маргааш нь эрт бол тэр хоёр Жулиан охиныг авч сууринлуугаа явснаар азар аврагдаж чадсан юм байна. Охин бол тэнд очисон даруйдаа аавтайгаа холбогдоод за түүнийг авахаар аав нь ирж за тухайн онгоцны ослоор охин эхнэр хоёр нь хоёулаа нас барсан гэж бодож аимшигтай шаналл дунд байсан эцэг нь бол энэхүү болсон явдалд бүр итгэж чадахгүй бүр ямар сандаа ингээд аав нь охинтойгоо уулзсны дараа хэдэн цагийн турш нэг ч үг амнаасаа гаргаж чадахгүй шокийн байдалтай байсан гэдэг. За ингээд нийт 91 зорчигч суулгасан 508 нислэхээс амьд үлдэж чадсан цорын ганц хүн гэгдэжсэн ч гэсэн сүүлд нь олж тогтоосноор ээж нь бол онгоц осолцсны дараа амьд хэд хоног болсон ч гэсэн онгоцны нэг хэсэгт огт хөдлөх боломжгүй таг гатсан байснаас болж аажмаар амиа алдсан гэдгийг нь олж мэдсэн байна. Жулиан хэдийгээр бие махбодын хувьд буцаад хэвийн байдалтай орж чадсан ч гэсэн өдийг хүртэл насан туршдаа мартаж чадхааргүй трауматай болж үлдсэнийг нь чухалжилж дурдсан байсан. За тэр бол цүнхтэй чихэр аваад явсан нь өлсөж өөхөх аюулаас аварч за аав ээжийнх нь охиндоо заасан ам аврагдаж үлдэх туршлагууд үхлээс түүнийг аварсан гайхалтай түүх юм байна. (2015) онд 25 настай Хосе Алваренго гэх маш олон жилийн загасчлалын туршлагатай загасчин эрэгтэйд тохиолдсон түүхийг одоо хуваалцъя. Тэр бол бага байхасаа л загсанд явж эннээсээ ч гэсэн маш их зүйлд суралцаж чадсан. Тухайн 12 оны 11 сард тэр бол 30 цаг үргэлжлэх далайд загасчлах ажлын ээлжинд таарад за өөрийн амьдардаг суурингийн эргээс буюу Мексикийн нэг эргээс анх хөдөлсөн юм байна. За энэ удаад тэр бол акул, марлинс гэд нэг тийм жад шиг хошуутай загас болон мөн далбаат загас буюу хамгийн их үн хүрдэг загаснуудыг барих бодолтой гарсан юм байна. Харамсалтай нь түүнтэй байн хамт явдаг бас л маш их туршлагатай тэгээд ч гар нийлж хамтарч ажилладаг хүн нь түүнтэй хамт явж чадхаа болоод оронд нь бол 23 настай Эзекиэл Кордоба гэх ямар ч туршлагагүй ч явахыг маш их хүссэн залуутай тэр явхаас өөр аргагүй болсон юм. За энэ удаагийнх урдныхыг нь бодвол арай богино удаагийн аялал тэгээд ч эргээс нэх их холдохгүй юм чинь Кордоба гэх залууг ямартай ч аваад явъя гэж шийдсэн байна. 11 сарын 17-ны өдөр тэд 7 метрийн урттай жижигхэн мотортой онгоцондоо загасчлалын хэрэгслүүд, радиостанц болон барьсан загсаа хийх том оврын мөстэй сав бэлтэж аваад далаад гарсан. За энэ өдрийн аялал эхлээд удаачгүй байхад тэр хоёр бол маш олон загас барьж нөгөө мөстэй сав бараг дундаа орохоор шахуу их загас барьчихсан. За тэгээд загасчлалд азтай өдөр гэж байдаг шиг тэд ч гэсэн ажлаа амжилттай биелүүлж явсан байгаа. За ингээд хэсэг хугацааны дараа гэхэд тэд маш том шуурга болох жоог олж мэдээд за шуурга намжтал загас барихаа төр зогсоож хэсэг хүлээж агаад тэгээд дараа нь бол ажлаа үргэлжлүүлээд тэгээд буцъя гэж хоорондоо ярилцсан. За гисэн үедээ тэдний ярьсан шиг энэ удаагийн шуурга тэмч амархан алга болоогүй. Бүр бараг Хосегийн амьдралтаа үзчихсэн хамгийн аимшигтай, хамгийн хүчтэй далайн шуурга байсан ба.
чиглэлээ өөрчлөөд шууд эрэг рүү буцъя гэсэн ч дэндүү оройтоод яаж чадахгүй гацалтанд тэд орсон ба. Хар шуурганы хажуугаар бол маш хүчтэй бороо орж эргийн бараас сурагч огт харагдхаа байгаад луужингаараа зүг чигийн баримжаа авахыг хичээсэн боловч далайн давлгаа маш хүчтэй байнга шахуу хааш холбогноод огт зүг чиг авч чадлаггүй. Дээрээс нь бол усан онгоцсон нийт бараг 450 гаруй килограмм жинтэй болцсон. Хөдөлгөж заалж явхад хэцүүдэлтэй байсан ба. Тийм болохоор Хосе нөгөө залуудаа хилээд хамтдаа нөгөө барьсан загаснуудаа завнаас нэгээр нь хаяхгүй бол заалж авч явхад хэцүү байгааг хэлсэн ба. За ингээд хэлсний дагуу тэр хоёр бол нэгээр нь зөөж далай руу унгаасан боловч усан онгоц улам хөнгөн болохын хэрээр бүрч чиглүүлэхэд хэцүү болсон. За эцэст нь бол Хосе завны хөдөлгүүрээ унтраагаад хар шуурга намдахыг хүлээхээс өөр ямар ч аргагүй болсон гэдгийг Кордобад хэлсэн байгаа. За бүхэл бүтэн 5 хоног бол тэр хар шуурга үргэлжилсэн. Борооч зогсоогүй. Давлгаа маш ихтэй. Дээрэс нь бол байн хүчтэй салхитай. Давлгаанд хүчтэй түрэгдэж явсаар агаад тэд хаана байгаагаа ч өөрсдөө мэдэхгүй. Тэрнээс гадна 30 цагийн аялал гэж анх гарсан болохоор хүнсэнч бүр шахагдаж дуусаад азар бол бороо орж исэн болохоор тэд борооны ус ууж голоо зогоож исэн. Олон хоног үргэлжилсэн шуургын улмаас завь нь бол давлгаанд 5 хоногийн турш нүдүүлээд 5 хоноод шуурга намжсны дараа үндсэндээ бол завь нь бараг л авах юмгүй болтлоо гимтсэн байна гэдгийг тэд ойлгосон байгаа. Завных нь мотор нь салаад унтсан. Тэгээ электрон төхөөрөмжүүд нь бүгд ажиллагаагүй болцсон. Ихэнх загасчлах хэрэгслүүд нь алга болоод эсвэл эвдэрсэн. Азар бол нөгөө радио станцнд баг зэргийн цэнэгтэй байсан тулдаа Хосе бол компанийнхаа босс руу холбогдохыг хичээж их газарт байгаа хүмүүсээс тусламж нэг яаралтай хэрэгтэй дуулгах гэсэн боловч хариу мессеж ирж амжаагүй нөгөө станц нь унтарч. Ингээд л гүн хөх далайн хаан ихтэй бүр өөрсдийгөө ч хаана байгаагаа мэдэхгүй хоёр хүн эвдэрхий завин дээрээ идэгч зүйлгүй их газраас хин нэгэн эрхийг хүлээж радио станцаар явуулсан мессежийг нь хин нэгэн хүн сонссон болов уу гэсэн итгэл найдвар өвөртлөхөөс өөр юучгүй тэндээ гацсан байгаа. Далай дахь амьдралдаа дасан зохицож яавал аврах баг эртэл нь амьд байж ах уу гэд ерөнхийдөө өөрсдийн аврагдах арга сүв зэрэгээ хэрэглээд олон жилийн туршлагатай Хосе ус руу үсэрч ороод яст мэлхий загас мөн далайн шувуу зэрэг барих боломжтой амьтдаа барьж тэрийгэ идэж амиа зогоож цэвэр усны нөөц дууссаны дараа бол тэр хоёр арга барагдаад бороо орохыг хүлээхээс өөр үед бол өөрсдийнхөө шээсийг ууж мөн яст мэлхийний цусыг нь бас ууж исэн баг. За хэдийгээр итгэлээ алдлахгүй өөдрөг үзлэр удахгүй хин нэгэн ирээд биднийг аварна гэж бодож исэн ч гэсэн өдөр хоног өнгөрсөөр 7 хоног тэгээд цаашлаад сар гарангийн хугацаа өнгөрөхөд хинч тэднийг зорж ирээгүй болохоор сүүлдээ магадгүй нисжава онгоц тэднийг харах эсвэл ачаа тээвэрлдэг хөлөг онгоц олж хараад тэрэнд нь дайгдаж явах гэсэн хизээ хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй нөхцөл байдалд өөрсдийнхөө азанд итгээд хүлээхээс өөр арга байгаагүй. За энэ үеүүдэд бол Хосе л маш сэтгэл өөдрөг байгаад хоол олж ирэх, уух усаа бэлдэх зэргээр цаг хугацааг илүү үр дүнтэй өнгөрүүлэх хандлагатай байсан бол ямар ч туршлагагүй Кордоба өдөржин завин дээрээ суугаад юу ч хийхгүй, угаасаа юу ч хийж чадахгүй тэг гүн сэтгэл гутралд орж эхэлсэн. Хосе багасаа л устай ойр өссөн. Тэгээ зөвхөн далайн гаралтай хүнс хэргэлдэг байсан болохоор ч тэрөө барьсан загас бусад амьтдаа түүхийгээр нийдээд тэр нь ч бидэнд хижээл болж исэн. Кордоба бол сүүлдээ идж байгаа хоол нь тохирохгүй байнгын гидсэн өвдөж далайд гарснаас хойш 4 сарын дараачаас эхлээд тэр бүр юу ч идэхэ болоод Хосе түүнийг яаж чатгаад нэмэргүй харамсалтай нь тэр өлсгөлөнгөөр амьсгал хураас юм. Хэдийгээр Хосед тэгж жих тусалж чадахгүй байсан ч гэсэн хажуудаа нэг хантай байгаа шүү гэсэн бодолтой ганцаараа байснаас хавгүй дээр байсан ч гэсэн эцэстээ ингээд гав ганцаархнаа үлдэж сэтгэл санаагаар маш их унаж бүтэн 6 хоногийн турш Кордобагийн бийд хүрлгүй түүнийг харж суугаад сүүлдээ бол ингэж амьдарч ахаар өөрөө баг амиа хорлдог ч юм уу гэж тэр бодсон ба.
Өөрөөр хэлэх юм бол Хосеч гэсэн сэтгэл санааны хувьд бол гүн хямралд орсон нь энэ байсан. Нас барснаас нь 7 хоногийн дараа тэр Кордобаг далайн ус руу зөөлөн тавьж явуулаад салах ёс гүйцэтгсэн. Ингээд л тэр өдрөөс хойш бүх зүйл дээр нарийн фокуслаж яаж амьд үлдэх вэ гэдэг бүхий л аргыг тэр цуцшгүй хийх болно гэдэг тангараг тавьсан байгаа. Алга болсон цаг мөчөөс хойш бүхэл бүтэн 14 сарын хугацаанд Хосе завин дээр амьдарсаар байсан гэдгийг сонсоход үнэхээр хэний ч санаанд буухааргүй. За энэ хугацаанд ч гэсэн тэр ялгаагүй шингэнээ алдахгүй тулд өөрийнхөө шээсийг болон яст мэлхийний цусыг уусаар байсан бөгөөд далайд гарснаас хойш тэр анх удаа их газрыг олж харсан байна. За энэ нь бол Маршал гэх нэртэй арал байсан. Тэр бол далайн давлгаанд завтайгаа туугдаж хөвж явсаар агаад энэ газар ирсэн нь яг л одоо зүүд зэрэглээ шиг байсан гэдэг. Төхөж ирсэн даруйд бол тэр завнаасаа бууж эрэг рүү сэлж очоод жижигхэн тийм шавар байшинд явж ороход эрэгтэй эмэгтэй хүн дотор нээсэн. Хосег харсан даруйда тэр хоёр хүн бол айгу цочоод бүр ингээ шоконд орсон. Ядчихад ингээ далайд баг жил 2 сар байчаад ирж байгаа хүн бол мэдээж өснөөсөндөө баригдаад ямар аимшигтэй царайтай байх нь аргагүй. Тэгээ түүхээ ярихад бол тэр хүн бараг л итгээгүй. Ийм удаан хугацаанд далайн тэг голд гацаад идэж уух зүйлээ яаж болгож өвчин зовлон тусаад өгчээгүйг нь тэд бол гайхсан маа. Түүнд хоол өгч цай уулгаад тухайн хоёр хүн бол цохих осны байгууллагт нь хэлснээр тэр ашгүй гэртээ эцэст нь харж чадсан. Хосегийн эцэг их болон охин нь бол түүнийг амьд байгаа гэдгийг дуулаад бас л итгээгүй. Гэтэл үнэхээр амьд гарсан энэ талаар сонссон хүмүүс шоконд орж одоо түүнийг энэ хугацааны туршид үгсэн гэж бодож исэн. Тэгээд ч радио станцаар дуулсныхаа дараа тусламжийн хүмүүс далайд гарсан боловч завны хилтерхий хэсгүүд далайн усанд хөвж явахыг хараад тэр хоёрыг живж нас барсан гэж үзээд буццгаасан юм. За ингээд аврагдаж буцаж гэртээ ирсэн цаг мөчөөс удаачгүй хүмүүс бол түүнийг одоо энэ бүх үлгэр шиг зүйлийг зохиогоод худлаа яриад байгаа юм биш үү? Далайд тэгэж их удаж бараг 14 сар байсан ч гэсэн харахад хитрхи эрүүл чирэг бийтэй байна. Үнэхээр үнэн бол тэр илүү туранхай байх ёстой. Тэгэд ч далайд удаан байсан хүн хоолт ижээлийн дутагдлалд ороод буйл нь хавдаж урдны одоо намтсан байсан өвчнүүд нь ахиж сэтрээд витамин С-ийн одоо дутагдлалд ороход хүргэдэг scurvy гэдэг нэг тийм ялангуяа далайчдад тохиолддог өвчин байдгийн байна. Тийм өвчин цаандаж бол туссан байх ёстой ч гэсэн тэгээгүй бэжтэй гэх мэтэр ярилцаж гисэн. Харин үнэндээ бол түүний бие эрүүл саруулч юм шиг харагдчихсэнд далайн шувуу болон яст мэлхийний цус нь витамин С-ийн одоо өндөр агуулмжтай байдаг нь нөлөөлсөн байсан. Үүнээс гадна зарим үл итгэгчид хэлэхдээ тухайн одоо хүлэглэж явсан усан онгоц нь анх далайд гарсан эргээсээ холдож явсаар агаад 9656 км-ийн зайтай хол очсон байх ямар ч боломжгүй. Тухайн Маршал гэх арал нь Мексикийн эргээс тийм зайтай байсан. Харин энэ тал дээр бол одоо Хавайийн их сургуулийн хийсэн судалгаагаар Мексикийн эргээс шууд Маршал арал руу чиглэсэн урсгал байдаг гэдгийг нь баталж чадсан юм байна. Амь насаа алдсан Кордобагийн гэр бүлийнхэн хүртэл сүүлд нь Хосег хардаад амьд гарахын тулд хүүг нь алаад тэгээд идэж хоолт ижээлээ болгосон болохоор ингэж амьд үлдэхт нь хамгийн их нөлөөлсөн гэж хартаж эхэлсэн байгаа. За энээсээ болж хөөх юм нь бүр цагдаа дээр Хосе очоод үнэн худал ярахыг нь шалгадаг нөгөө lie detector тест гэж байдаг шүү дээ. Тэрийг нь хүртэл өгөөд асуусан бүх асуултанд нь үннээр хариулж гин гэдэг нь батлагдаад хардлага нь тэгээд намжсан юм билээ. Одоогоор бол Хосе Эл Салвадорт бүхэлдээ одоо их газраар хүрээлэгдсэн орчинд амьдардаг. Энэ цагаас хойш хизээж ахиж ус руу зүглэхгүй гэж өөрөө ярьсан байсан. 3 дахь дугаарыг ярьж эхлэхээс өмнө та бүхэнд өнөөдрийн дугаарыг танд хүрэхэд дэмжлэг болсон ивент тэтгэгч байгууллагын мэдээллийг дамжуулъя. Papa Logistic ачаа тээврийн нэгдсэн платформ нь зөвхөн Монголдо төдийгүй дэлхийн бусад улсуудаас ч гэсэн тээвэрлэлт хийж эхэлснийг та мэдж байгаа бах. Та гар утсандаа Papa Logistic-ийн үнэгүй аппликейшнийг татаж суулгаад ачааны мэдээлэлээ оруулахад
Монголын топ тээвэр зуучийн компаниудын сонголтууд гарч ирэх болно. Та тэр бүрээс нэгэн зэрэг үнийн санал авах боломжтой. Ингэж нэгдсэн платформыг үнэгүй ашигласнаар тээвэр зуучийн компани болгонлов нэг бүрчлэн холбогдох шаардлагагүй. Дээрээс нь та бизнесийн бүтээмж болон тээвэр логистикийн үр ашгаа 5-10% шууд нэмэгдүүлэх боломжтой. Одоогоор бол нийт 15 гаруй тээвэр зуучийн компаниуд нэгдсэн байгаагаас нь дурдах юм бол Mon Logistic, TI Logistic, Hanjin Trans, Material Impex, Ashley Trans, MN Line, Төв Азийн зам гэх мэт салбартаа тэргүүлэгч тээврийн компаниуд багтсан байгаа. Урд нь дурдж байсанчлан та очиод тээвэрлүүлэх зараа хаанаас хаашаа юу тээвэрлүүлэхээ оруулахаар танд үнийн саналууд гарч ирнэ. За ингээд энэ бүхнээс та бол өөрт тохиромжтой гэж үзснээс сонгоод ачаагаа тээвэрлүүлэх боломжтой болно гэсэн үг. Хамгийн гол нь бол Papa Logistic Application дундын зуучлалын хөлс гэж огт суутгаж авдаггүй, үйлчилгээний хөлс гэж байхгүй, үнэгүй аппликейшн гэд ойлгож болно. Та энэхүү тээвэр логистикийн дижитал шийдэл бүхий Papa Logistic Application-ыг хэрэглээд үзээрэй. Мөн хэрэгтэй хэн нэгэнд нь дуулгаарай. За бүгдээрээ 3 дахь болсон явдал руугаа орцгоё. 1994 онд 39 настай Маро Проспери маш харгас гэж тооцогддог нэг марафонд оролцохоор бүртгүүлсэн. За тухайн марафон нь бол Сахарын элсэн цөлөөр нийт 250 км замыг туулж 6 өдрийн тэсвэр төвчээрийг шалгах маш эрсдэл өндөртэй уралдаан байсан ба. За энэхүү тэмцээн бол дэлхийн түүхэнд дэх хамгийн хүнд тэмцээн гэдгээрээ алдартай. Тэгээд ч Маро Проспери урд нь Олимпиад оролцож исэн атлетикийн тамирчин хүн бие махбодын хувьд бол мэдээж ямар өндөр түвшинд бэлтгэгдэж хөгжүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Үүгээр ч зогсохгүй тэр бол Италийн цагдаагийн албанд ажилладаг учраас маш их төвчээр хатуужил шаардсан жинхэнэ эрчүүдийн тулаан өөрийгөө сорьсон бүхий л зүйлсд сэтгэл санаа нь сэрэгдэг учраас тухайн Сахарын марафонд өөрийгөө оролцох бүрэн бэлтгэлтэй гэж үзээд энхүү орохоор шийдвэр гаргасан юм. За цөл гэдэг нь бол өөрөө тэмцээнд оролцоогүй үед ч гэсэн аюултайд тооцогддог учраас энэ тэмцээнд оролцохоор ирсэн хүмүүс хэрвээ амиа алдсан тохиолдолд бие цогцыг нь хааш явуулж өгөхийг хүсэж байгаагаа бичиж үлдээх шаардлагатай гэдэг юм. Үндсэндээ бол тэмцээнд ороод өгсөн ч харамсахгүй гэсэн бичвэрийг ингэж хатуу үгээр тайлбарласан байсан. За энэ марафонд бол бэлтгэхийн тулд Маро өдөрт 40 км гүйж, за энэ нь хэдэн 7 хоногийн туршид үргэлжилж шингэн алдалтанд бие дасгахын тулд гүүх тусам бол уух усаа багасгаж эхэлсэн байна. За ингэж их бэлтгэл хийж урд нь Олимпиад оролцож исэн түүхтэй хинч бодсон төвгүй сорилтоо даваад гараад ирнэ гэж харагдаж байгаа ч гэсэн түүний эхнэр бол энэ тэмцээн рүү явуулахаас маш их санаа зовж исэн. Тэгээ эхнэрээ тайвшруулад хамгийн муу зүйл тохиолдол гэхэд наранд арьс маань нэлээд түлэгдэх баха бусдаар бол санаа зовох хэрэггүй гэж тавьширсан ба. За тухайн тэмцээн эхлэлийн цэг бол 94 оны 4 сарын 10-ны өдөр Мороккод цуглах байсан. Маро үргэлжил багийнхаа тэргүү инээнд байж эхний өдрийн давах шатыг дуусгасан анхны Итали хүн болсон байгаа. За эхний шатаа амжилттай дуусгасан өдрөө тэр бол өөрийн майхан лугаа ороод гаднаа Итали улсын тугийг үлгөөд өөр Италиас ирсэн оролцогч хэрвээ тугаа харчих юм бол орж ирээд яриа өрнүүлээ гэж тэр ботсон байгаа. За энэ мэтчлэн эхний 3 өдөр бол яг л Марогийн ботсончлон бэлтгэл сайн хангагдсан байсан болохоор тэр бол төвөггүйхэн даваануудаа даваад мөн л дуусгаад майхандаа орж амарсан байна. 4 дахь өдөр харин хэвийн үргэлжилж исэн марафон түүний хувьд арай жоохон буруугаар эргэж асуудал хүндэрч эхэлсэн. За тухайн 4 дахь өдрийн гүйлт нь бусад өдрүүдээсээ бол хамгийн хүндэн байсан гэж хэлж болно. Ерөнхийдөө туулах зам нь ч гэсэн урт байсан юм лээ. Өглөө босоод тэр бол харахад маш их шуургатай. Тэгээд 2 өндөр элсэн манхан дунд өөрийгөө байгаа гэдгийг ойлгосон. Бусад оролцогчид аль хэдийнэ явчихсан бололтой байсан болохоор хамаг ямаа бэлтгэх гээд яарч ахт нь удаачгүй бол алсаас маш хүчтэй элсэн шуурга ирж явааг тэр олж харсан ба. За энийг бол Монгол тойл дээр угалц гэж нэрлэдэг гэж бичсэн байсан. Угалц босох гэж нэрлэдэг юм байна. За говь цүлд салхины хүчээр элсэн хуй
дээш эрчлэн боссноор эргэлдсэн улаан хүчтэй шуурга дэгдэж үзэгдэх орчин багасдаг байгалийн нэг гамшиг юм байна. За тэгээ Маро бол энэ угалцсны уршгаар зөв чигийн баримжаа алдаад хажууханд нэс нэг чулууны нөмөрт суугаад хэсэг хугацааны дараа шуурга намжихаар тэмцээнээ үргэлжлүүлнэ гэж бодсон ба. Харамсалтай нь бол шуурга бүхэл бүтэн 8 цагийн турш үргэлжилсэн. Тэ нар жаргаж орой болсон болохоор юу ч харагдахгүй. Тэгээд бол энэ өдөр ийш тийш явалгүй майхандаа унтаж амраад маргааш өглөө нь цааш үргэлжлүүлж явна гэж төлөвлөсөн. Тэр яг энэ үеэр бол амьд үлдэхийн төлөө тэмцэнэ гэсэн тийм зүйл огт бодоогүй. Салхины улмаас 1 хоног хойшилсан. Тэгээд ч 4 дахь өдөр дээрээ ирсэн болохоор би бол дараагийн өдөр гүгээд тэмцээнээ заавал дуусгах чаднаа гэсэн итгэл найдвар дүүрэн байсан ба. Өглөөн сэрээд бол тэр орчин тойрны харсан даруйдаа өөрийгөө хэцүүхэн зүйлтэй нүүр тулсныг ойлгосон. Элсэн шуурга бол хүчтэй байсны улмаас тухайн газар нутгийг тэр чигт нь өөрчилсөн. Нөгөө элсэн манхны байршил нь бас өөрчлөгдөөд хэдийгээр Марод газрын зураг байсан ч гэсэн өөрийгөө чухам хаашаа чиглүүлэхэж мэдэхгүй, хаашаа гүйх нь зөв гэдгээч ойлгохгүй болсон. Тэмцээнд оролцож байгаа ямар ч хүн эрсдэл үүссэн тохиолдолд өөрийгөө аврахад хангалттай зүйл бэлдэж авч явах ёстой байдаг болохоор Мишок болон хэсэг нөөцлсөн хүнс түүнд байсан ч гэсэн усныхын савных нь хагасаар л уух ус үлдсэн байсан. Өглөө болгон гүйлтэнд гарахаас өмнө бол нөгөө хяналтын хэсгийнхэн дараагийн барай хүртэл уух усыг нь бэлдэж өгдөг ч гэсэн Маро бол дараагийн барайндаа хүрээгүй яваа болохоор усны хомсдолд орсон нь энэ байсан. Маро тэгтээ ер нь бусад оролцогчдыг ч гэсэн энэ элсэн шуурганд өртөөд хаана ихтэй өөртөө ингээд ижлэх нь төөрцөн байгаа гэж бодож исэн болохоор ямартаа ч өөр барайндаа ороогүй байгаа хин нэгнийг хайж олоод хамтдаа цаашаа явна гэж бодоод санаач нэг зовоогүй нөгөө хажууханд нь байсан элсэн манхан дээр гараад ийш тийш харсан боловч хүний урманд нүдэнд нь торох нэг ч зүйл байгаагүй. Хаашаал харна битүү элснээс өөр бараг юу ч үзэгдээгүй. Тэгэхээр нь бол цааш явж ахаад л нэг өндөр манхан дээр гарч зогсох гэх мэт өдөр хүртэл энэ үйлдэлээ давтаж харсан боловч үнэхээр хинч байгаагүй. Ингээд өдрийн хурц наранд тэр бол халж халууцаж наарч амар шарж исэн болохоор хөлсөн цуварч урд нь ингээд сэтгэл төгшөөхгүй байснаа энэ мөчөөс эхэлж тэр өөрийгөө ингээд энэ элсэн цүлд амьсгал хураах юм байна гэж бодож эхэлсэн. Цааш үргэлжлүүлж энэ маягаараа явах юм бол үхэлтэй нүүр тулах учраас арай жоохон юмд ухаалаг хандах хэрэгтэйг ойлгоод өөрөөр хэлэх юм бол амьд үлдэхийг зорих горимдоо шилжсэн. За тэр бол зөвхөн шүн болохоор буюу нар жаргасны дараачаас өөр хүртэл алхаж ирч хүчээ нөөцлж исэн байгаа. Учир нь гэх юм бол өдрийн цагаар алхах нь бол маш их энерги барахаас гадна халуунд хөлсөн гараад шингэн алдснаас олж бие нь бол маш хурдан сулдах мөн цаашлаад үхэлд хүрэх эрсдэлтэй. За энэс гадна бол уух ус нь дууссан учраас тэр бол усны савандаа шээж цангаж өгөхгүй тулд өөр арга угаасаа үлдээгүйсэн. Ингээ 2 өдрийн туршил энэ маягаар явсаар байсан боловч сахарын элсэн цүл чухам хаа хүрээд дуусах нь мэдэгдэхгүй, яг зөв рүүгээч явж байгаагаа мэдэхгүй байгаа болохоор өдөр ирэх тусам байдал уламд ортож итгэл алтарсаар байсан. За ингээд яг зөв техникээр бие ядраахгүй тулд явсан Марод гинтийн гайхалтай ч гэмээр аз тохиолдсон нь юу гэхээр тэр бол нэг муслимын бунхан тэр элсэн цүлд байхыг олж харсан ба. Тэгээ ингийн мэдээж маш их баярлаад тэр зөв рүү явж очихт нь хин нэгэн дотор нь байгаасаа гэж найдаад яваад очисон боловч за тухайн бунханд бол амиа алдсан хүмүүсийг аваачиж оршуулдаг бунхан болж таарсан ба. Амьд хүн байгаагүй ч гэсэн ямар ч байсан хорогдох, нарнаас халахлах газартай болчлоо. Бас хов хоосон элсэн цүлд алхаснаас хамаагүй дээр юм да гэж битүүхэндээ баярлсан. За бунхан дотор ороод таац хэсэг рүү харсан чинь тэнд нь бол хэдэн зуун сарсан баг байхаа доошоо ингээд хараад дүүжлэгдсэн. Тэгээ хэдэн өдөр яваад маш их цангаж өлсөжсэн болохоор тэр бол амьд үлдэхийн тулд дээш мацжгаад гарандаа бол хид хідэн сарсан баг байхаа хатгаж аваад цусыг нь сорж ууж эхэлсэн. Тэгээ 20 гаруй сарсан баг байхааны цусыг тэр сорсны дараа бол бунхан дотор байсан хэсэг модыг цуглуулж агаад гадаа нь гаргаж гал хасаая гэж хийсэн ба.
За ингэж л онгоцоор нисч эрэл хайгуул хийж байгаа аврах багийнханд өгөх хамгийн тод дохио болох болно гэж тэр найдсан ингээд галаач гаргасан ба. Тэр дотогшоо нэг орж нэг гарч дараах хэдэн өдрүүдэд хүмүүс хайгаад ойр орчмоор нь ирнэ гэж бодсон ч ямар ч хүн ирээгүй. Оцсон өдрөөс 4 хоногийн дараачаас бол бүр 3-3 удаа түүний дээгүүр хайгуулын онгоц нисч өнгөрсөн боловч түүнийг харамсалтай нь олж харж чадаагүй юм билээ. Ингээд л итгэл найдвар нь бүрэн тасарч энэ бүхэн миний амьдралын эцсийн мөчн байна гэж тэр бодсон. Өлсөж юм уу эсвэл цангаж өгөх нь бол маш удаан тарчилсан үхэл болох учраас энэ бүхнийг хурдсахаар тэр бол шийдсэн юм байна. Түүний хувьд уйтгарлаад суух биш, харин өөрийгөө яавал илүү тарчлаахгүй амьсгал хураах уу гэж илүү тийм логиктой сонголтыг бодож исэн нь тэр байсан ба. Амьд гарна гэдэгтээ гордлого угаасаа тасарсан хүний эцсийн бодол энэ байсан ба. Ингээд ямар тач амьсгал хураахта бунхан дотор байх юм бол дотор оршуулгдсан амиа алдагсдын хин нэгэн ар гэрийнхэн нь шарлыг эргэх гэж эрэхтэй миний биеийг олох баха. Ингэх нь бол элсэн цүлт хинч олохооргүй газар үхснээс хамаагүй дээр гэж тэр бодсон ба. Гал гаргаж исэн тортгоороо тэр бол их нэртэй эцсийн үгээ бичиж үлдээгээд бугуух хэсгээрээ цусаа ханаад тэр бол ахиж хизээж сэрэхгүйгээр тэндээ хөвтөөд үхэхээр шийдсэн. Хөвтөөд ухаан балартаад үхнэ гэж ботсон ч гэсэн маргааш өглөө тэр босоод ирсэн. Түүний биендх цус нь хитрхи их өтгөрсөн байсан болохоор маш бага цус алдаад Маро бол үндсэндээ цус алдаж амиа алдах бараг л боломжгүй болчихсон гэдгээ ойлгосон. Ингээд энэ бүхнээс харахад бол тэр үхэх ёсгүй, харин амьдрах ёстой юм байна гэдгээ ойлгоод өөрийгөө амьд үлдээх бүхий л нөхцөл бололцоог ашиглахаар шийдсэн ба. Ингээд тэрхүү бунханд суугаад хин нэгнийг эрхийг хүлээж иснаас тэмцээний эхэнд зохион байгуулагчийн зүгээс хилжижсэнчлэн хэрвзээ хин нэгэн элсэн цүлт төөрөх юм бол үүр цайх үеэр үүлийг дагуулж тэнгэрийн хаяа руу хар тэгээд тэр зүгт явхад хүн байгаа газар руу чи очих болно гэж хэлсэн үгийг санаад босч бүхий л зүйлсээ базааж бэлдээд цааш явхаар шийдсэн. Тэр бол замдаа таарлцсан могой, гөрвөл гээл юу л таарна байрж авч амьдаар нь идэж болохоор юу л байна бүгдийг нь идэж яг л дотор байгаа амьтнаас сэрээсэн юм шиг анх тэмцээнд орохдоо ямар их эрч хүчээр дүүрэн эхэллээ гэдгээ санаад энэндээ бол улам урам зориг аваад сэтгэл санаа хавьгүй дээрдэж сүүлдээ бүр говийн тэр могой гөрвлийг итгэд ч гэсэн ямар ч асуудалгүй байгааг тэр ойлгосон байна. Харин уух усгүй байсан болохоор шингэн дутагдж сүүлдээ бүр шээсэн ч гарахаа болцсон. Ингээд тэр бол ширгсэн голын ёроолд ургасан шүүслэг ургамал доторх шингэнийг нь сорж цүнхэндээ авч явсан нойтон салфеткийг хүртэл шингэнийг нь сорж ам зууж цааш явсан ба. Ингээд төөрснөөс хойш 9 дэх хоног дээрээ тэр хол явж байгаа нэг хүн байх шиг харагдаад тэр зүг рүү яарч очиход нэг хончоо охин Марог харсан даруйда айгаад цухтаацсан ба. Мароч бүр орилыгээд ч дуун чанга гарахгүй, араас нь гүүгээд очигээд ч гүйцэж чадхаар хүчгүй, ашгүй нэг хүнтэй таарлтлаа гэсэн чинь нөгөөх нь ингээд өөрөөс нь цухтаасанд сэтгэлээр маш их унсан. Азар бол охин гэртээ гүйж очиод юу харснаа гэрийнхэндээ хэлсэн. Тэгээ элсэн зүйлд тэнүүчилж яваа нэг хүнтэй таарлалаа гэж хэлсэн юм бэлээ. Ингиж гэрийнх нь охиноосоо сонссон даруйда ашгүй хэсэг бүлгэрээ Маротой таарлцсан газар дээр явж очиод түүнийг бол суурандаа авчирснаар хооллож ундлаж тэр бол аврагдсан түүхтэй байна. Түүнийг хамгийн ойрын цагдаагийн газар мэдэгдээд түүнийг цагдаа нар авч яваад тэмцээний төв байранд дагуулж очсны дараа анх төөрсөн газраасаа тэр бол 291 км-ийн хол зайг туулчихсан байсан гэдгийг нь мэдэж авсан. Тэр хол замыг туулаад Алжир улс руу орчихсон явж исэн болж таарсан. Түүнийг алга болсноос хойш гэр бүлийнхэн нь болон тэмцээнийг зохион байгуулагчид хамтдаа эрэл хайгуул хийж явсан боловч гутлын үдээснээс өөр юу ч олж чадаагүй болохоор түүнийг бол хаан нэгтэй газар амиа алджээ гэж ботсон байлээ. Тэр бол нийт 2 жилийн хугацааг бие нөхөн төлжүүлж, эрүүл мэндтэй анхаарч,
буцаж хэвийн байдалтай ороход зарцуулсан гэсэн байснаас гадна энэ явдлаас хойш тэр бол нийт 8 удаа цөлд зохион байгуулагдсан тэмцээнд ахиж оролцсон юм байна. За ингээд энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөх боллоо. Та бүхэн хэсэг хугацаанд ч болов сатаарсан гэдэгт бол итгэлтэй байна. Өнөөдрийн түүхээр та бүхэнд гайхамшиг тохиолдсон юм уу гэлтэй шар ус босмоор сонсоод итгэмээргүй ч гэсэн үнэхээр боддоор тохиолдсон түүхүүдийг та бүхэнтэй хуваалцлаа. Ойрд бас дугаарынхаа төгсгөлд шин үг хэлээгүй байгааг анзаарсан. Нэг сонсогч маань санууснаар ядаж нэг ч болтугай үг марталгүй хэлээд хамтдаа сураад явъя гэж бодсон байгаа. За тэгэхээр өнөөдрийн сурах үг маань skeptics гэсэн үг байгаа. За энэ маань үл итгэгчид гэдгийг skeptics гэж нэрлэдэг юм байна. Далайд 14 сар гатсан Хосе амьд гарах үеэр бол маш олон үл итгэгчид гарч ирж олон ч онол дэвшүүлсэн байсан. Тэгвэл тухайн хэсэгт яригдсан үл итгэгчид гэдгийг skeptics гэж хэлдэг юм байна. За ингээд өнөөдрийн дугаарыг дуустал нь сонссон танд баярлалаа. Дугаартай хамтран ажилласан Papa Logistic-ийн хамт олонд бас баярлалаа. Ингээд энэ хагас саны подкастаар эргэн уулзлаа. Түр баяртай сонсогчдоо.